Сайн байцгаана уу? Татрын ерхий газраас та бүхэндээ уншилтэлтийн талантай холбоотой мэдээлэл, мэдлэг өгөхөөр өнөөдрийн подкастыг хийж байна. Өнөөдрийн подкастад олон улсын татрын хэлтсийн дарга Мөнхтүүл уншилтэлтийн хэлтсийн дарга Түлчрал нар оролцож уншилтэлтийн талантай холбоотой мэдээллийг та бүхэндээ өгөх болно. Асуултаа эхлэе. Ер нь уншилтэлтийн тайлан гэж яг юу юм бэ? Яг энэ ойлголтын талаар энэ жил ер нь яагаад аж ахуйн нэгжүүд ингээд бүгд уншилтэлтийн тайлан гэдэг зүйлийг өгөх болсон юм бэ гэдэг асуултыг асууя. За төгсөө дарга маань энэ асуултанд хариулаарай. За баярлалаа өнрөө. За юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн минь төргий. За уншилтэлтийн тайлан гэдэг ойлголтыг ярихаас өмнө би товчхон уншилжилт гэдэг маань өөрөө юу вэ гэдгийг товчхон та бүхэнд тайлбарлаж өгье. За уншилжилт гэдэг маань бол харилцан хамаарал бүхий этгээдүүд за хоорондоо альва нэг бараа ажил үйлчилгээг шилжүүлэхдээ тогтоож байгаа тэр үн буюу нөхцөлийг бол хэлж байгаа. За тэгэхээр харилцан хамаарал бүхий этгээд гэдгийг бид нар одоо хэнийг харилцан хамааралтай этгээд вэ гэж ойлгох уу гэхээр за энэ дээр бол хувь хүмүүс байна. За компаниуд байна. За мөн хуулийн этгээдийн эрэхгүй альва байгууллагууд бол этгээд гэдэг томьёололд орж идэг. Тэгэхээр энэ одоо этгээдүүд нь хоорондоо харилцан хамаарал бүхий байдаг байна. За товчхон жишээ аваад үзэх юм бол хэдүүлээ. За одоо иргэн болд өөрийн одоо эзэмшлийн 100% нэг компанитай. За мөн найз тийм ээ сүрэнтэйгээ хамтраад за бас нэг компани байгуулсан. За тэр компани 50%-ийг эзэмшдэг гэж бодъё. Тэгэхээр иргэн болдын одоо эзэмшиж байгаа тэр 100% эзэмшиж байгаа компани мөн 50%-ийг эзэмшиж байгаа компаниуд нь хоорондоо ямар нэгэн бараагаа борлуулах. За нэг бол одоо ажил гүйцэтгэгээ худалдаж авах гэх мэтийн ажил гүйцэтгэгээ ийм одоо харилцаа үүсгэсэн тохиолдолд энэ маань өөрөө харилцан хамаарал бүхий этгээд хооронд нь хийгдэж байгаа ажил гүйцэтгэгээ гэсэн томьёололд орох юм байна. Өөрөөр хэлбэл одоо нэг хүн удирдах байгаа хоёр компани байж болж байна. За нэг компани нэг толгой компани өөрийн одоо охин компанитайгаа хийгдэж байгаа ажил гүйцэтгэгээ байж болж. За тэгэхээр энэ харилцан хамаарал бүхий этгээдүүд хооронд хийж байгаа энэ ажил гүйцэтгээний үн буюу нөхцөлийг тогтоож байгааг бол уншилжилт гэж ойлгож болно. За тэгэхээр энэ уншилжилт гэдэг ойлголтоос үүдээ бид нар бол уншилжилтийн тайлан гэдэг имийг одоо татрын албандаа татварлагч маань гаргаж одоо тушаах хэрэгтэй болж байна. За энэ тайлан одоо бид нар одоо анх удаа манай татрын алба авж байгаа юу, өмнө авж байгаа юу, байсан уу, авж байсан уу гэдэг асуудлыг бол ярихад бол 2013 он, за мөн 2017 оноос бол ер нь энэ харилцан хамаарал бүхий талууд этгээдүүд хооронд хийгдэж байгаа гүйцэтгэний мэдээллийг бол авч байсан. За 2020 оноос хэрэгжиж байгаа шинэ хуулийн хүрээнд бол энэ тайлан бид нар олон улсын одоо жишээ стандартад нийцүүлэн ингэж авахар бол хууль 100 орчныг бүрдүүлж өгснөөрөө 2020 оноос бол тухайн тайлангуудыг бол тайлагнахаар ингэ зохицуулагдсан байна. За тайлангийн маань зорилго нь өөрөө юу вэ гэхээр энэ харилцан хамаарал бүхий этгээдүүд маань хоорондоо хийж байгаа энэ бараа ажил үйлчилгээний үнэ нь өөрөө за бусад огт хамааралгүй тухайн төрлийн одоо ажил гүйцэтгэг хийж байгаа тэр компаниудын үн буюу нөхцөлтөө ижил байхыг бол татрын албанаас шаардж байдаг. Яагаад ийм шаардлагыг тавьж байгаа вэ гэхээр энэ одоо нэг нөгөөгөө хянж болж байгаа энэ хамаарал бүхий этгээдүүд маань тийм ээ тухайн ажил гүйцэтгэлийнхээ үнийг өөрт ашигтай байдлаар за борлуулалтынхаа үнийг одоо зах зээл дээр 100-аар зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнийг татврын зорилгоор за бууруулад 80 гэж тайлагнах боломжтой. Нэг бол худалдаж авч байгаа бараа ажил үйлчилгээний үн нь тийм ээ 500 байх ёстой барааны үнийг за 700 гэж өсгөх. Энэ хийж байгаа хоорондоо хийж байгаа энэ ажил гүйцэтгээгээ тухайн хоёр талууд маань одоо хянах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл борлуулалтынхаа орлогыг багаар тусгах зорилгоор нөгөө талаасаа борлуулалтаас хасах зардлаа өсгөх зорилгоор ингэж бол үнэ бол өөрөөр бодит одоо зах зээлийн зарчим дээр явагддаг. Би даасан талуудын хооронд хийгдэг үнээс бол өөрөөр хийх тогтоох юм боломжтой байдаг учраас тухайн энэ одоо ажил гүйцэтгэний үнд бол бусад одоо би даасан талуудын үнэтэй ижил байх ёстой гэдэг зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор бол энэ тайланг бол гаргахыг бол татрын албанаас шаарддаг байна. За баярлалаа. Сайхан дэлгэрэнгүй
ойлголт өгсөн. За дараагийн асуулт. Аж ахуй нэгжүүд ер нь яг энэжлээс ер нь яг яагаад тайлан өгөх хэрэгтэй вэ гэд яг бүр наривчлаад асуу. Яг ямар хуулийн зүйл заалтаар чинь тий одоо татврын хууль шинээр мөрдөгдөж эхэлсэн шүү дээ 20 оны 1 сарын 1-ээс. Тэгэхээр яг энэ дээр яг ямар өөрчлөлтүүд туссан энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн тулд ямар дүрм журмын дагуу одоо ерөнхийдөө тайлангаа гаргаж байгаа вэ гэдэг талаар мөхтөл дараагаас асууя. За баярлалаа өнрөө. За бүгдээрэнд нь бас энэ орой мэндийг хүргэе. За ер нь бол 2019 оны 3 сарын 22-нд шинжилэн батлагдсан татврын ерөнхий хуульд зааснаар одоо аж ахуй нэгжүүд маань 4 төрлийн үн шилжилтийн тайланг гаргаж өгөхөөр татврын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлд бол зааж өгсөн байгаа. За төгсөө дарга маань түрүүнд хэллээ. Хуучин энэ 2020 оны 1 сарын 1-ээс өмнө бол аж ахуй нэгжүүд маань харилцан хамааралтай этгээдүүдтэйгээ хийсэн харилцан хамаарал болон харилцан хамаарлалтай этгээдтэй хийсэн гүйлгээнийхээ мэдээллийг татврын албанд гаргаж өгдөг байсан бол одоо нэг л тайлан гаргаж өгдөг байсан бол одоо 4 төрлийн тайланг гаргаж өгөхөөр хуульчлагдсан байгаа. За яагаад ер нь заавалжгүй энэ тайланг Монгол улс татвар төлөгчдөөс ийм дэлгэрэнгүй 4 төрлийн тайланг авдаг болчихоо гэх юм бол Монгол улс нь 2018 онд татврын суурийг багасгаж ашиг шилжүүлэх эсрэг үйл ажиллагаанд нэгдэж орсон байгаа. Эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын. За энд нэгдэж орсноороо энэ татврын суурийг багасгаж ашиг шилжүүлэхийн эсрэг хамгийн бага 4 стандартыг бол биелүүлэх ёстой. Энэний нэг нь өөрөө үн шилжилтийн баримтжуулалт гэсэн энэ одоо үйл ажиллагааг бол үн шилжилтийн баримтжуулалтыг нэвтрүүлсэн байгаа. За энэний хүрээнд бол олон улсад яг ижил стандартаар гаргадаг master file, local file, улс бүрээр тайлан гэдэг энэ 3 тайлан бол Монгол улсад татврын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлдер орж ирсэн байгаа. За энийг бол master file буюу группийн хэмжээний мэдээлэл агуулдаг дотоод ерөнхий үн шилжилтийн тайлан, үн шилжилтийн тохируулга хийсэн бодит үнийг баримтлсан талаарх одоо шинжилгээ тооцоонуудыг агуулдаг дотоод үн шилжилтийн тайлан буюу local file-ийг бол гаргаж татврын албанд ирүүлэх ийм хууль эрх зүйн орчин бүрдсэн байгаамаа. Татврын ерөнхий газраас ер нь яг ямар дүрм журм шинээр баталсан уу ер нь үн шилжилттэй холбоотойгоор үн шилжилтийн тайлан хүлээн авахтай холбоотойгоор сангийн сайдын тушаалаар нөгөө үн шилжилтийн хамгийн тохиромжтой аргыг сонгож хэрэглэх журмыг сангийн сайдын 2019 оны 12 сарын 31-ний 308 дугаар тушаалаар энэ журмыг баталсан байгаа. Одоо тэгээд үн шилжилтийн тайлан гаргахдаа энэ журмыг баримтлана. Мөн одоо 4 төрлийн үн шилжилтийн тайлангийн маягт болон нөхөх зааврыг татврын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан байгаа. Яг энэ үн шилжилтийн тайланг одоо аж ахуй нэгжүүд гаргах ёстой гэдэг заалт нь болохоор татврын ерөнхий хуульд тусгагдсан байгаа юу? Тийм, татврын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлд одоо 4 төрлийн тайлан гаргана. 4 төрлийн тайлан нь өөрөө ямар мэдээлэл агуулах вэ? Тэгээд ямар этгээд энийг аль тайлангийн хэн гаргах вэ гэдэг талаар ерөнхий хуулийн 38 дугаар зүйл дээр маш дэлгэрэнгүй тусгаж өгсөн байгаа. Нэгэн цагаатаа ингээд энэ үн шилжилтийн тайлантай холбоотой хууль зүйн юм эрх зүйн үндсүүдийг тайлбарлаж байгаа дээр ер нь үн шилжилтийн тайлантай холбоотой юм зөрчлөлийг болохоор зөрчилдөр ямар хариуцлага юм ногдохоор байдаг вэ? За ер нь үн шилжилтийн одоо энэ 4 төрлийн тайланг гаргаагүй тохиолдолд зөрчлийн тухай хуулиар одоо харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн гүйлгээний үнийн дүнгийн үн шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайланг гаргаагүй байх юм бол 2 хувиар ерөнхий үн шилжилтийн тайлан болон дотоод үн шилжилтийн тайлан гаргаагүй бол харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн гүйлгээний үнийн дүнгийн 3 хувиар улс бүр эрх тайланг гаргах үүрэг бүхий этгээд нь хэрвээ энэ тайлангаа татврын албанд тайлагнаагүй байх юм бол харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн гүйлгээний үнийн дүнгийн 4 хувиар ногдуулахын зохицуулалтайгаа. Тэгэхээр ер нь бол бас өндөр гүйлгээтэй аж ахуй нэгжүүд бол энэ тайлан дээрээ сайн анхаарахгүй бол бас болохгүй юм байна шүү дээ, тий? Тий, ер нь том аж ахуй нэгжүүд бол нэлээд л их өндөр гүйлгээтэй байх бах, тий? Тий, торгуулийн хэмжээ бол нэлээд одоо нөгөө гүйлгээний үнийн дүнгээс хамаарат нэлээд өндөр байх ийм хариуцлагын заалттай байгаа. Цаашаага бүгдээрээ яцгаая. Ер нь одоо ингээд сая
Үн шилжилтийн тайлан гэдэг маань юу вэ? Үн шилжилтийн тайлан одоо хууль эрх зүйн үндэсний үдээс яагаад өгөх шаардлагатай вэ гэдгээ сая тайлбарлаа. Тэгэхээр үн шилжилтийн тайлан өөрөө энэ хуульд тусгах ер нь яагаад энэ үн шилжилтийн тайлан гэдэг зүйлийг энэ оруулж ирсэн юм бэ энэ татврын харилцаанд амьдрал дээр ямар жишээ байдаг болохоор яг одоо энэ үн шилжилтийн тайлан гэдэг зүйлийг хуульчлаад өнөөдөр аж ахуйн нэгжүүд маань яг гаргах ёстой болоод байгаа талаар та илүү дэлгэрэнгүй энгийнээр та хоёр маань санал бодлоо хэлж бидэд ойлгуулж өгөөч. Түрүүнд нөгөө ерөнхийд нь тий манайх нөгөө дэлхийд даяараа ер нь одоо нөгөө үндэстэн дамнасан компаниуд одоо үндэстэн дамнасан одоо компаниуд охин компаниудынхаа хооронд одоо бараа бүтээгдэхүүн нийлүүлэхдээ үйлчлэгээ үзүүлэхдээ одоо бодит бус үн ашиглах замаар одоо татвараа бага төлөх ийм нөгөө чиг хандлагууд бол нэлийн өргөн болсон. Тэгээд энэтэй холбоотойгоор бүх улсууд нэгдээд эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас энэ татврын суурийг багасгаж ашиг шилжүүлэхийн эсрэг энэ үйл ажиллагааг болол зохион байгуулад улс орнууд энд нэгдсэн. Манай улс ч бас энэ оронд энэ үйл ажиллагаанд нэгдсэн байгаа. Тэгээд энэний энэ одоо стандарт шаардлагын үүднээс одоо манайх бол хуучин зөвхөн нэг тайлан авдаг байсан бол одоо олон улсын стандартад нийцсэн 3 төрлийн тайланг өөрөө дотоодынхоо хуулиар нэг төрлийн тайланг ингээд нийт 4 төрлийн тайланг илүү өргөн хүрээлж илүү дэлгэрэнгүй байдлаар авдаг болсон. За яагаад ер нь авах шаардлагатай юм бэ гэх юм бол хамгийн гол нь одоо харилцан хамааралтай түрүүн төгсөө дарга маань хэлсэн харилцан хамааралтай этгээдүүд хоорондоо одоо үн нөхцөл гүйлгээнийхээ үн нөхцөлийг одоо тохиролцох замаар зах зээлийн үнээс дээгүүр болон доогуур үнээр одоо бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ нийлүүлэх одоо үнэнд нь нөлөөлөх замаар татврын суурьд буюу төлөх татвараа одоо хамгийн бага байлгах тийм зохицуултыг одоо хийдэг. Тэгэхээр тэрний эсрэг хамгийн гол одоо авч хэрэгжүүлэх арга хэмжээ маань бид нарын үн шилжилтийн тохируулах хийх харилцан хамааралтай этгээдүүдийнх нь этгээдүүд хооронд хийсэн гүйлгээний үн нөхцөл дээр хяналт тавих нь одоо татврын албаны гол одоо үүрэг болоод байгаа. За энэ дээр нэмээд бяцхан тайлбар бас хэлж өгье. За энэ дээр татвар төлөгч талаас яг энэ тайлан гаргах нь өөрөө ямар ач холбогдолтой юм бэ гэдэг тал дээр нэмэлт тайлбар оруулъя гэж бодож байна. Тэгэхээр татвар төлөгчийн одоо яг тэр харилцан хамаарал бүхий этгээдтэйгээ хийсэн бүх ажил үйлгийг бид одоо бас үн шилжилтийн хийсэн гэж бол үзэхгүй хийгээгүй миний үн одоо үн шилжилт одоо ашгаа бууруулах татврын суурийг бууруулах зорилгогүй бусад зах зээлийн одоо орчинд бодитоор хийгдэж байгаа үнэтэй ижил юм а гэдгийг бол татвар төлөгчид бол бас нотлох боломжийг бол мэдээж татврын алба болгоно. За үүнийхээ хүрээнд би одоо тийм ээ өөрийнхөө хяндаг 2 компани хоорондоо хийгдсэн бараа ажил үйлчилгээний маань үн өөрөө яг бодит зах зээлийн би даасан хүмүүс тийм ээ хамааралгүй этгээдүүд хооронд хийж байгаа үнэтэй буюу нөхцөлтэй ижил юм а гэдгийг нотлох боломжийг бол энэ тайлангаараа бол олгож байгаа. Тэгэхээр татвар төлөгч маань тухайн тэр ажил үйлгээнийхээ үнийг зах зээлийн үнэнд нийцж байгаа гэдгийг энэ тайландаа тодорхой шимжилгээнүүд, тодорхой мэдээллүүдийг тусгаж өгснөөрөө татврын албандаа үнээ одоо нотолж гаргаж өгөх ийм боломжоор хангагдаж байгаамаа. Тэгэхээр нэг талаасаа татврын алба маань за тухайн одоо хамааралтай этгээдүүд тийм ээ хоорондоо үнээ буюу одоо ашгаа бууруулах зорилгоор үн шилжилт хийж үгүй юу гэдгийг нэгтэлчлэх эрсдлийн тооцох зорилгоор авч байгаа бол нөгөө талаас татварлагч маань миний үн бол өөрөө зах зээлийн бодит үн мөн гэдгийг нотлох юм боломжийг өгч байгаа юм ач холбогдолтой юм а тайлан гаргах үйл явдсан. Татврын албаны манаас үнзэн үүрэг нь татвар төлөгчдийг эрсдлээс хамгаалах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр энэ үн шилжилтийн тайлан маань өөрөө бас та бүхнийг яг нэг юм харилцан хамааралтай компаниуд дээр үн шилжилт нөгөө нэг тийм хууль бус зүйл хийгээгүй гэдгийн баталгаа болж өгөх юм байна шүү дээ бас тий. Яг зөв. Танил татврын албандаа татвар төлөгч одоо гүйлгээнийхээ үн нөхцөлийг зах зээлийн үнд нийцсэн гэдгээ нотолж баримтжуулж байгаа нэг хэлбэр юм. Би ингэж ойлголоо л да та хоёртай ярилцж байхдаа ер нь энэ үн шилжилтийн тайлан гэдэг зүйл маань байснараа нөгөө олон улсын хөрөнгө оруулалтын компаниуд байдаг шүү дээ Монголд. Одоо ингээд нөгөө бүр сүлжээ компаниуд тий. Тэр компаниудаас бид нар ингээд яг үнэн зөвөөр татвараа ногдуулж авах бас юм их том
хүчин зүйл болж байгаа юм байна гэж ойлголоо зөв үү? За тэгж хэлж болно. Иглаараа яагадгүй гэвэл ер нь бол нөгөө нэг уншилжилт хийх одоо зорилго маань томоохон тийм ээ групп компаниуд гадаадын одоо томоохон толгой этгээдтэй тэгээд одоо бусад татварын бага хувь хэмжээтэй буюу таатай нөхцөлтэй ийм орнуудад бол охин компаниудаа байгуулад за тэр улсдаа бага татвар төлж за өндөр татвартай улсдад бол өндөр татвартай улсдаа бол бага татвар төлж за бага татвартай улсдаа их татвар төлөх ийм төлөвлөлтийг бол хийж идэг. Тэгэхээр одоо гадаадын одоо хөрөнгө оруулалттай охин компаниуд Монголд байгаа тийм ээ энэ компаниуд маань үндсэндээ бол хэрвээ одоо манай Монголын татврын хувь хэмжээ тухайн одоо өөрийнх нь толгой компани байрладаг татврын хувь хэмжээнээс одоо өндөр байх юм бол мэдээж ихэнх ашиг орлогоо бол бага одоо хувь хэмжээтэй улс руу шилжүүлээд тухайн орондоо бол бага татвар төлөхийг бол эрмэлзэж идэг. Тэгэхээр энэ бол цаагаараа бол гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг одоо Монгол улсаас гадагш нь одоо ашиг орлогоо шилжүүлээд Монгол улсад төлөх татврынхаа хувь хэмжээг бууруулахаас нь бол бас сэргийлэх тийм ач холбогдолтой. Түүнээс одоо хэрвээ ямар нэгэн байдлаар үнэ шилжүүлсэн ашгаа бууруулсан ийм одоо тохиолдлууд байх юм бол татврын албан мэдээж тодорхой эрсдэл тооцох үйл ажиллагаа процессын хүрээнд бол эдгээр ногдуултыг нь бол одоо буцааж бодит яг байх ёстой төвшөнд нь аваач ногдуултыг бол хийх юм бас зорилготой маа. Төгсөө дараас дахиад асуу ер нь бол нэг үн шилжилтийн тайланг аж ахуйн нэгжүүд ямар нэгэн байдлаар гаргасны дараах хяналт шалгалт яг энэ тайлан зөв хэсгээр яг үн шилжилтийн хэлтс маань ажиллана гэдгсэн тий. Тэгэхээр ер нь бол нэг яг тайлан маань яг тайлангаа ер нь гаргахдаа аж ахуйн нэгжүүд юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ? За ер нь татварлагч маань бол за санхүүгийн тайлан за дан ганц ер нь үн шилжилтийн тайлан гэх юмгүй ер нь бүх татврын тайлангаа үнэн зөв тийм ээ гаргаж ирэх ийм үүргийг бол хуулиар хүлээж идэг. Тэгэхээр үүний нэг адил мөн үн шилжилтийн тайлан дээрх мэдээлэл маань үнэн зөвөөс гадна тухайн одоо тайланд шаардсан одоо тусгахыг одоо шаардсан тэр бүх мэдээллийг бүрэн тайлгнах ийм үүргийг бол мөн татварлагчид бол хүлээлгэж байгаа. Тэгэхээр гол нь одоо манай татварлагчид тайлан гаргахдаа юу анхаарах вэ гэхээр тайлангууд маань бас дотроо онцлог өөр мэдээллийг агуулсан юм тайлангууд байгаа. Тэгэхээр одоо жилийн ажил үйлгээний тайлан дээр гэхэд иштэй 0.1 гэсэн тийм ээ юм тайлан байгаа. Энэ дээр бол татварлагч маань нэгдүгээрт бол өөрийнхөө харилцан хамааралтай этгээдүүдийг үнэн зөв бүрэн тодорхойлж ингээд тусгах хэрэгтэй байгаа. Тэгэхээр ер нь бол үн шилжилт гэдэг юм маань түрүүн хэлсэн тийм ээ харилцан хамааралтай этгээд гэдэг ойлголт бол маш суур одоо чухал ойлголт нөө. Тэгэхээр энийг маш зөв тодорхойлох шаардлагатай. Хуучин бол манай аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хууль, татврын ерхий хууль дээр бол энэ харилцан хамааралтай этгээд гэдэг ойлголтыг бол маш тийм цомхон хүрээнд бол тодорхойлж ирсэн. За шинэ хуулийн хүрээнд бол бид нар татврын ерхий хуулийн маань 27 дугаар заалтан дээр энэ талаар засагдсан маш өргөн хүрээний одоо хамаарлыг бол тусгаад за эдгээрийг бол хооронд нь хамааралтай гэсэн ийм ойлголтыг тавьж өгсөн байгаа. Тэгэхээр харилцан хамаарал бүхий этгээдүүдийг маш нарийн эхлээд тодорхойлох нь бол энэ тайлан гаргах ийм бол суур болж өгч байгаа. За энийг мөн нэгдүгээр маш сайн анхаарах хэрэгтэй. За хоёрдугаарт бол бид нар одоо үн шилжилтийн тайлангаар ерөөсөө энэ харилцан хамаарал бүхий этгээд бүртээ хийсэн одоо их дүнтэй, бага дүнтэй бүх ажилгүйдгийг тайлагнах уу гэвэл бас үгүй байгаа. За жилийн ажилгүйдгээний тайлан дээрээ бүх тайлангаа тайлагнаж байгаа болвол дотоод үн шилжилтийн тайлан гэдэг дээрээ тодорхой шалгуураар үнийн дүн тодорхой одоо босго үнийн дүн тавьсан. За мөн ач холбогдол бүхий гэж үзэж байгаа ийм гүйлгээнүүдийг бол тайлагнахаар ингээд тусгаж өгсөн байгаа. Тэгээ эдгээр гүйлгээнүүдийнхээ талаар хийгдэж байгаа нарийн шинжилгээнүүд бие даасан тийм ээ зах зээл дээр тухайн төрлийн ажил үйлчилгээг эрхэлж байгаа талуудын одоо мэдээллийг олж авахдаа одоо аль болох нээлттэй дата бааз мэдээллийн суурьуудыг ашиглах. За эргүүлээд татврын алба тийм ээ тухайн таны одоо тэр ажил гүйцэтгэний үн маань зах зээлийн ийм их сурвалжаас авсан мэдээллээр миний одоо үн бодитомо гэдгээ нотолж байгаа тэр цаад мэдээллийн их сурвалж маань дараа нь татврын алба тухайн мэдээллийг шалгахад тийм ээ олдож болгоор олдох үйц эргэж одоо тухайн яг хийсэн процессын давтаж хийх үйлдэлийг хийхэд мэдээлэл нь одоо үнэн зөв байх. Энэ нөхцөл байдал дээр бол нэлээд сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө зах зээлээс олж авах тухайн ажил гүйцэтгийнхээ дата бааз мэдээллийг бол
үнэм зөв найдвартай их сурвалжаас олж авах нь нэлээд чухал шүү. За нөгөө талаараа ахаа дараагийн одоо нөгөө ерөнхий үншилжилтийн тайлан дээр бол нэлээд их мэдээлэл буюу одоо зөвхөн татварлагчийн өөрийнх нь бизнесийн үйл ажиллагаа, за хамааралтай этгээдтэй хийсэн ажил гүйцэтгээс гадна группийн хэмжээний мэдээллүүдийг бол тусгахаар байгаа. За тэгэхээр энэ дээр бол групп гэдэг ойлголт бол гарч ирсэн. За тэгэхээр энэ дээр групп гэдгийг бол татврын ерөнхий хуулийн одоо 6-гийн 1-48 дээр бол томьёолоод өгсөн. Ямар хүмүүсийг групп гэж ойлгох вэ? Ямар этгээдүүд хоорондоо ямар харилцаанд орсон бол групп болох вэ гэхээр нэгдүгээр санхүүгийн тайланлын зорилгоор тийм ээ нэгтгсэн санхүүгийн тайлан гаргадаг этгээдүүдийг бол групп гэж ойлгох нь байна. За энэ нь бол Ахланбаатар бүртгэлийн хуулиараа бид бол нэгтгсэн санхүүгийн тайлан нэг буюу түүнээс дээш охин компанитай одоо ийм компаниуд бол групп одоо нэгтгсэн санхүүгийн тайлан гаргадаг ийм зохицуулттай. За нөгөө мөн хувьцааны зах зээл дээр тийм ээ хөрөнгөний зах зээл дээр хувьцаа гаргах зорилгоор тайлангаар нэгтгэдэг ийм этгээдүүд бол бас байдаг. Тэгэхээр ийм зорилгоор тайлан нэгтгэж байгаа этгээдүүд бас группэд орох нь байна. За мөн хөрөнгө удирдлагын хувьд одоо нэг хяналтанд байгаа этгээдүүдийг хооронд нь бол групп гэдэг томьёолт бол оруулж өгж байгаа. Тэгэхээр энэ групп гэдэг ойлголтоосоо үүдээ манай группт маань одоо хин аль аль компани маань бол группийн оролцогч болох уу, группийн гишүүн болох уу, тэгээд хин тайлан нэгтгэж байна гэдгийгээ сайн гараад тэгээд тухайн тайлан тусгах этгээдүүдэд зөв тодорхойлох нь бол айгүй чухал дараагийн асуудал байгаамаа. Тэгэхээр тайлан гаргахад бол энд төлөв анхаарах хэрэгтэй. За дараагийн тэр тайлан гаргасны дараа бид нар татврын алба хэрхэн хяналт тавих юм? За хяналт шалгалтанд хамруулах уу? За яг одоо голчлон ямар үзүүлэлтийг авч үзэх вэ гэдэг ийм асуулт байна. Тэгэхээр энэ дээр бол ер нь үн шилжилтийн тайлан гэдэг маань өөрөө татврын алба тухайн татварлагчийн тийм ээ харилцан хамааралтайгаа талуудтайгаа хийсэн ажил гүйцэтгэнд нь одоо татврын ямар нэгэн эрсдэл байна уугүй гэдгийг бол нэгдүгээр шалгаж үзнэ. За тэгэхээр тодорхой одоо эрсдлийн үзүүлэлтийн болов шалгуур үзүүлэлт бол мэдээж болж таарна. За тэгээ хэрвээ эрсдэлтэй гэж тогтоогдоод тодорхойлогдсон тохиолдолд бол дараагийн шатанд буюу хяналт шалгалтанд шилжүүлэхийн үйл ажиллагаа бол явагдана. Одоо энэ бүх аж ахуйн нэгжийн орлогын албан тайлан өгөөд байгаа аж ахуйн нэгжүүд маань яг одоо дээр дурдаад байгаа дөрвөн тайланг бүгднгийн өгнө гэсэн үггүй яг ямар байдлаар яг ямар байдлаар энэ үн шилжилтийн тайланг гаргах вэ гэдэг дээр та хоёр нэг ийм товч мэдээлэл өгөөч. За энэ дээр болохоор дөрвөн төрлийн тайлан өгж байгаа. За эхнийх нь бол бид нэр одоо хуучин сурцсангуу авдаг байсан харилцан хамааралтай этгээд болон харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн гүйлгээний талаарх мэдээлэл буюу үн шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайлан гэдэг тайланг бол татврын ерөнхий хуулийн 38 дугаар зүйл бүх аж ахуйн нэгж одоо жилийн эцсийн тайлангийн хамт татврын албанд ирүүлнэ гэж зааж өгсөн байна. За энэ тайланг одоо яг ямар этгээд ирүүлэх вэ гэхээр харилцан хамааралтай этгээдтэйгээ гүйлгээ хийсэн бол ирүүлнэ. Хэрвээ харилцан хамааралтай этгээдтэй гүйлгээ хийгээгүй байх юм бол зөвхөн харилцан хамааралтай этгээдээ мэдээлэл одоо этгээдүүдийнхаа мэдээллийг бөглөөд л одоо илгээж гэнэ гэсэн үг. Нөгөө нэг дотоод үн шилжилтийн тайлан болон ерөнхий үн шилжилтийн тайлан гэсэн хоёр одоо файл хэлбэрээр бэлтгэгддэг. Хоёр тайланг бол 6 тэрбум төгрөгнөөс дээш борлуулалтын орлоготой болон группийн санхүүгийн тайланд мэдээлэл нэгтгэгддэг. Тэгээд тэр группийн орлого нь бас өмнөх санхүүгийн тайлангийн орлого нь 6 тэрбум төгрөгнөөс дээш нэмэх нь гадаадын хөрөнгө оруулалттай гэсэн ийм гурван нөхцөлийн аль нэгийг нь хангасан одоо татвар төлөгч бол энэ дотоод үн шилжилтийн болон ерөнхий үн шилжилтийн тайлан гаргах үүрэгтэй байгаа. Хэрвээ энэ гадаадын хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа явуулдаггүй компани байлаа гэж бодъё. Альсгүй бол харилцан хамааралтай этгээдтэйгээ гүйлгээ ерөөсөө хийгээгүй тайлан хугацаанд тэгэх юм бол энэ дээр нь бид нар харилцан хамааралтай этгээдтэй гүйлгээ хийгээгүй гэд одоо юугаа тайлангаа бол одоо бид нар нөгөө X тайлан явуулдаг шиг тэгээд илгээх боломжтой гэсэн. За нэмээд мөн мөрдөл даргын хэлсэн дээр нэмээд нэг тайлбар хэлэхэд бүх нөгөө аж ахуйн нэгжийн орлогын албан татварлагч маань үн шилжилтийн жилийн ажил гүйцэтгэний тайлангээ зөвхөн нэг төрлийн тайлан бүх татварлагч гаргана. За нөгөө гурван төрлийн тайлан бол тодорхой нөгөө шалгуур хангаж байгаанууд гаргахаар байна тийм. Тэгэхээр нэгдүгээр тэр үн шилжилтийн ажил гүйцэтгэний жилийн тайланг магадгүй одоо би тайланд жилд
харилцан хамаарал бүхий талтайгаа ямар нэгэн гүйлгээ хийгээгүй болвол би тухайн тайланг яаж гаргах вэ гэдэг асуудал бас мөн нэлээдгүй олон татварлагчдаас ийм асуулт ирж байгаа. Тэгэхээр энийг бол тухайн татварлагч маань үн шилжилтийн үүштэй 01 буюу жилийн ажил гүйлгээний тайлангийн зөвхөн А гэдэг хэсгийн мэдээллийг бол бөглөөд татварын албандаа илгээхэд болно. За тухайн А гэдэг мэдээллийн хэсэгт маань 3 төрлийн мэдээлэл агуулгадж байгаа. За нэгдүгээрт нь бол толгой компани буюу удирдах байгууллага, за мөн үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл явуул эхний нэгдүгээр хэсэг дээр нь тусгана. Хоёрдугаар хэсэг дээр нь харилцан хамаарал бүхий этгээдүүдэд бүгдийн тодорхойлоод за тэрийг тухайн хүснэгтэнд бол мэдээллийг бол оруулж өгөх хэрэгтэй байгаа. За харилцан хамаарлынхаа төрөл хэлбэрийг бол маш зөв сонгох хэрэгтэй татварлагчид маань. За гуравдугаарт нь тухайн тайлан гаргаж байгаа тайланд хугацаанд компани маань өөрөө ямар нэгэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орсон бол тухайн өөрчлөлтийн талаарх мэдээлэл гэсэн. Зөвхөн энэ А хэсгийн энэ 3 төрлийн мэдээллийг өгч өгснөөрөө тайлан бол илгээх боломжтой. Тэгэхээр ихэнх татварлагчид маань магадгүй тайланд хугацаанд хамааралтай талтайгаа гүйлгээ хийгээгүй бол зөвхөн энэ хэсгийн мэдээллийг бол бөглөөд татварын албанд ирүүлэхэд бол тайланг бүрэн илгээлээ гэж үзнэ. Энэ дээр нөгөө нэмэт хэлэхэд нөгөө 4 төрлийн тайлан байгаа. Түрүүнд 3 төрлийн тайлангаа хэлсэн. Одоо нөгөө ус бүрээрх тайлан гэж байгаа. Ус бүрээрх үн шилжилтийн тайлан гэдэг. Энэ тайлангийн хувьд бол группийн толгой этгээд гаргах хэрэгтэй. Мөн группийн томилогдсон этгээд бас хэрвээ тэр группийн Монголд байгаа группийн оролцогчийг томилоод за чи энэ группийн тайланг группийн өмнөөс өгөө гэсэн тохиолдолд бас өгөх боломжтой. За энэ тохиолдолд бол ямар групп өгөх юм бэ гэхээр ямар группийн толгой этгээд өгөх вэ гэхээр 1.7 их 80 төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой группийн толгой этгээд энэ тайланг гаргаж өгөх ийм үүрэгтэй байгаа. Дахиад ингээд нэг юм бүр ингээд наривчлаад асуух гэсэн жишээ нь би ингээд нэгэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг жижигхэн бүтээгдэхүүн за хямны үйлдвэртэй гэж би хям үйлдвэрлээд тэрүүгээр бизнес олдог 10хан ажилтнтай бизнес эрхлэгч байя гэж бодъё. Надад харилцан хамааралтай этгээд төр байхгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр ер нь яагаад би тэгвэл энэ үн шилжилтийн тайлан гэдэг юмыг яг өстой болчихж байгаа юм бол? За энэ дээр тайлбар хэлье. Харилцан хамааралтай этгээд байхгүй компани гэж бол байхгүй. Тэгэхээр энийг маш сайн манай татварлагчид ойлгох хэрэгтэй. За түрүүн би та бүхэнд хэлсэн харилцан хамаарал бүхий этгээд гэдгийг бол татварын албанд нэлээд өргөн хүрээнд тодорхойлсон. За мөн тэгтээ хуучин ч гэсэн энэ нэг хувь нийлүүлэгчтэй буюу нэг хөрөнгө оруулагчтай үүсгэн байгуулагчтай компани тийм ээ нэг үүсгэн байгуулагчтай 100% хувьцааг нь эзэмшдэг. За нэг төрлийн үйл ажиллагаа явуулдаг 10 ажилтнтай компани гэдэг жишээг татж байна. Тэгэхээр тухайн компанийг үүсгэн байгуулж байгаа тэр иргэн маань өөрөө компанитайгаа харилцан хамаарал бүхий этгээд байна. За тэгэхээр энэ маань бол татварын ерөнхий хуулийн 27-гийн 1-3 гэдэг хуулийн заалтаар бол харилцан хамаарлыг тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл нэг этгээд нөгөө этгээдийн хөрөнгө удирдлагад хяналт тавьж байгаа бол энэ хамааралтай этгээд болж байгаа. Тэгэхээр тухайн компанийг үүсгэн байгуулагч маань өөрөө хөрөнгийн 100% хамаарлаараа тухайн компанийг хямж байна. За мөн удирдлагын 100% хамаарал байна. За тухайн хувьцааны 100%-ийг эзэмшиж байгаа саналын хэрэгээрээ дамжуулж мөн 100% хяналтаа тавьж чадаж байна. Тэгэхээр энэ маань өөрөө тухайн компанийг үүсгэн байгуулагч иргэн этгээд маань тийм ээ хувь хүн маань өөрөө компанитайгаа харилцан хамаарал бүхий этгээд болж байгаамаа. Тэгэхээр харилцан хамааралтай этгээдгүй компани гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Энийг бол маш сайн манай татварлагч нар ойлгох хэрэгтэй. Нэг үүсгэн байгуулагчтай байна гэдэг нь цаанаа харилцан хамааралтай этгээдгүй гэсэн үг биш. Үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч маань өөрөө тухайн компанийнхаа харилцан хамаарал бүхий этгээд байх нэ. Одоо саяны миний авсан жишээн дээр байлгаждод бид нар ингээ ямар нэгэн үн шилжилт хийх тийм харилцан хамааралтай этгээдүүд хоорондоо гүйлгээ хийгээгүй тохиолдолд би болон компани битүүрийн хоорондоо харилцан хамааралтай гэдэг суур мэдээлэл гаргачих хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгсэн үг үү те? Тэр нөгөө ийм гэсэн үг. Тэгэхээр нөгөө би түрүүн бас та бүхэн тайлбарлсан тийм ээ үн шилжилт гэдэг ойлголт нь ба нэгдүгээрт нь харилцан хамаарал бүхий этгээд гэдэг ойлголт орж ирнэ. Хоёрдугаарт нь харилцан хамааралтайгаа этгээдтэйгээ хийсэн ажил гүйлгээ гэдэг ийм хоёр ойлголтын дээр үндэслээд энэ хоёр маань хоорондоо холбогдоод үн шилжилт гэдэг утгыг бий болгоно тийм. Тэгэхээр суур юм нь ерөөсөө харилцан хамаарал бүхий этгээд гэж надад нэгдүгээрт байгаа юу? Байгаа бол хин ямар компанитай ямар иргэнтэй би харилцан хамааралтай вэ гэдгийг маш нарийн тогтооно. За үүнийхээ үндсэн дээр
Дараа нь яах вэ гэхээр энэ би тодорхойлсон тийм ээ нөгөө харилцаа хамааралтай этикетүүдтэйгээ тайланд хугацаанд би ямар нэгэн тухайн хүнээс бараа худалдаж авсан уу, нэг бол тухайн компанитай би бараа борлуулсан уу гэх мэт үйл ажиллагаануудаа нэгтлэн гэсэн. Тэгэхээр нэгдүгээр хамаарлаа тогтоогоод хоёрдугаар тухайн хамааралтай этикет нартай би ажил үйлгээ хийсэн үү гэдгийг тодорхойлсны үндсэн дээр аль төрлийн үн шилжилтийн тайлангаа хэрхэн яаж гарах вэ гэдгээ цааш нь бол хариуцлж харах юм аа. Үн шилжилтийн тайланг бид нар гаргаснараа ямар нэгэн татврын ноогдол ч юм уу үүсэх шаардлагатай нь бол үүсгэх нэ ч хоорондоо ажил гүйцэтгэх хийсэн тохиолдолд ажил гүйцэтгэх хийгээгүй зүгээр одоо энгийн нэг эзэмшигчтэй ингээд дангаараа үйл ажиллагаа эрхлэн явж идэг байгууллагуудын хувьд бол харилцаа хамаарлын суурь мэдээлэл татврын албандаа мэдээлж байгаа ийм зүйл юм байна гэж ойлголоо. Зөв үү? Тийм зөв. Ер нь бол одоо бид нар нөгөө тайлан гэхээр заавалжгүй татврын ноогдол үүсгдэг татвар одоо орлогоо хөрөнгөө тайлагнаад тэрэн дээрээ татвар ногдуулж хэдэн төгрөгийн татвар төлөх ёстойгоо хамгийн сүүлд нь гаргаж ирдэг ийм тайлан бид нар ингэж тайлан гэж ойлгоод байдаг. Энэ үн шилжилтийн тайлан гэдэг бол эднэрээс одоо энэ татвар ногдуулдаг тайлангуудаас арай өөр мэдээ байдалтай. Жишээлбэл харилцаа хамааралтай этгээдээ татврын албанд одоо мэдээлж чинь тий чиний сайн нэрснээр харилцаа хамааралтай этгээдээ мэдээлээд энэ этгээдүүдтэйгээ хийсэн гүйлгээ байх юм бол тэр гүйлгээгээ мэдээлнэ. Тэр хүн шилжилтийн тайланд тусгасан мэдээллүүдийг мэдээлнэ. Тэгснээрээ доотлолт нь одоо үн шилжилтийн тайлан гарах татврын ногдолт хийд гэж бол гарахгүй гэсэн. Харин одоо ерөнхий үн шилжилтийн тайлан дээр болохоор одоо нэг группийн хэмжээний мэдээллүүдийг л бас агуулна. Манай групп бол ерөнхий группийн хэмжээний тойм мэдээлэл ямар оролцогчтой хэд хэдэн хувийн хөрөнгө оруулалттай аль улсад ямар хөрөнгө оруулалт юунууд одоо хөрөнгийн харилцаа хамааралтай этгээдүүд маань байдгийн хоорондоо одоо харилцаа хамааралтай этгээдүүд хоорондоо ямар үйлгээ хийх гэдэг ч юм уу. Дотоод үн шилжилтийн тайлан дээр болохоор одоо миний нөгөө харилцаа хамааралтай этгээдтэй хийсэн гүйлгээ маань гүйлгэн дээрээ хийсэн шинжилгээнүүд байх жишээтэй. Харин тэр нөгөө одоо харилцаа хамааралтай этгээд хооронд хийсэн гүйлгээнийх нь үн одоо зах зээлийн бодит үнд нийцсэн байвал тэгээд энэ үн маань нийцлээ гэдгээ одоо татврын албанд нотлоод харуулчихна. Хэрвээ нийцээгүй тохиолдолд бид нар энэ маань зах зээлийн үнээс өөр байсан учраас бид нар энэ дээр нь одоо тохируулга хийж дутуу одоо орлогоо нэмлээ гэдэг нь одоо үн шилжилтийн тайлан дээрээ тэрийг харуулчихна. Тэр нь бол аж ахуй нэгжийн орлогын албан татврын тайлан дээрээ харагдаа явчихна. Энэ үн шилжилтийн тайлан гарвал ямар нэгэн ноогдол үүсэхгүй гэсэн үг. Харин зөвхөн энэ үн нөхцөл маань зах зээлийн үн нөхцөлтэй адилхан юм нийцж байгаа маа гэдгээ нотолж байгаа одоо баримтжуулж байгаа хэлбэр юм байгаа. Энэ тайлангууд маань улс бүрийн тайланд ч гэсэн одоо группийн хэмжээний мэдээллийг бас одоо группийн хэмжээний улс орнуудад төлөвлөж байгаа татвар орлогын хуваарлтын мэдээллийг үснэгтэй хэлбэрээр гаргаж өгж байгаа бас юм. Ер нь л одоо мэдээ татврын албанд мэдээллээр хангаж байгаа ийм хэлбэрийн одоо тайлангууд байгаа шүү. Нэг бас анхаарах хэрэгтэй байна. Бас нөгөө хүмүүс нэг ийм их юм асуулт асуугаад байна л да. Одоо жишээл нэг хүн одоо 5 компанитай тий тэгэхээр 5 компанийнхаа одоо 100% эзэмшигч 5 жижигхэн компанитай. Энэ 5 жижигхэн компани нь одоо миний одоо 4 компани миний харилцаа нөгөө компанийнхаа харилцаа хамаарал бүхий итгэж болох тэрийг бүглэхүү гэдэг асуулт маш их орж иж байгаа. Бас одоо тэр зах зээлийн суурь үнэлгээ гэдгийг яаж тогтоох вэ? Би одоо яг зах зээлийн суурь үнэлгээтэй яг таарж байгаа энэ гүйлгэн маань гэдгийг ямар байдлаар тогтоох боломжтой байдаг вэ? Нэг үүсгэн байгуулагчтай 5 компани тийм ээ. Би 5 компани одоо байгуулсан. Бүгдийн 100% эзэмшдэг. Магадгүй зарим нь 100-аас бага хувь эзэмшиж болно. Тэгэхээр нэг этгээд нөгөө этгээдийг хяндаг, удирддаг бол хамааралтай байгаа гэдэг ингээд байгаа. Хөрөнгө болон удирдлага хяналтаар гэж. Тэгэхээр тухайн одоо иргэн одоо бат гэж байлаа гэхэд бат маань тухайн компаниг 100% эзэмшижээснараа 100% хөрөнгийн одоо хяналтыг тогтоож чадж байна гэсэн үг тийм ээ. Хөрөнгөөрөө 100% хамааралтай. Тэгэхээр эдгээр маань хоорондоо тэр иргэн бат 5 компани эзэмшиж байгаагаараа тэр доор нь одоо эзэмшүүлж байгаа 5 компани маань хоорондоо мөн хамааралтай этгээд гэдэг том ялалт бол ороод ирчихэж байгаа гэсэн. Нэг этгээд хэд хэдэн одоо компаниг зэрэг удирдах байгаа буюу хөрөнгөөр буюу удирдлагаар хяналтаар ингээд байгаа тохиолдолд энэ маань өөрөө хамааралтай болно гэдгийг л хуулинд бол тусгаж өгсөн. Тэгэхээр иргэн батын АБВ
THD гэсэн энэ 5 компани бол хоорондоо хамааралтай гэж тогтоогдсон. За хоёр дахь асуултан дээр зах зээлийн одоо бодит үнд нийцж байгаа гэдгийг би ямар мэдээллийг их сурвалжийг ашиглаж нотлох юм бэ гэж байгаа. Тэгэхээр энийг бол одоо би тухайн ажил гүйлгээнээс хамаарат ямар хаанаас яаж ямар мэдээллийг олж одоо би харьцуулт хийх вэ гэдэг нь бас мөн ялгаатай байгаа. За яг одоогоороо бол Моно Монголын татврын албанаас санал болгож байгаа. За яг тэр мэдээллийг сурвалжийг ашиглаараа энэ датабазыг ашиглаараа гэдэг ийм бол нарийн чиглэл бол өгөөгүй. Тухайн одоо татварлагч маань өөрөө олдох боломжтой хамгийн одоо найдвартай дараа нь одоо энэ мэдээллийн бааз маань үнэн зөв гэж татврын албатай тогтоох боломжтой гэж үзсэн мэдээллийн аль ч их сурвалжуудыг ашиглаж байна. За жишээ дурдах юм бол яг үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа одоо өргөн хэрэглээний бараа ажил үйлчилгээний үнүүд байж болж байна. За мөн янз бүрийн зуучин агентуудын одоо үнүүд яадаг та ялангуяа өвлөд хөрөнгө зурчлалын компаниудын тийм ээ. За энэ маань өөрөө яг зах зээл дээр тогтоож байгаа бодит үнүүд гэж хэлдэг тийм. За мөн зарим одоо төрийн өмчт компаниудын одоо нээлттэй санхүүгийн тайлан мэдээг ашиглаж бас болж байна. Яагаад гэвэл үн шилжилтийн одоо сонгох аргаасаа хамаарат ашиглаж байгаа тэр тоо мэдээ үзүүлэлтүүд нь янз янз байдаг. Зарим тохиолдолд үнийг шууд үнэтэй харьцуулж байна. Зарим тохиолдолд ижил төрлийн компаниудын үйл ажиллагааны ашгийг харьцуулж байна. Тэгэхээр одоо эдгээр мэдээллийг одоо олж болох хамгийн найдвартай их сурвалжуудад татварлагч маань өөрөө бол одоо зах зээлийн нээлттэй мэдээллийн сангуудаас нэгдүгээр тань, хоёрдугаар за мөн зарим төрлийн арилжааны мэдээллийн баазуудыг бол ашиглаж болдог. За энэ бол жоохон зардал одоо мөнгөний хувьд жоохон үнэтэй боловч хэрвээ тухайн ажил гүйлгээ маань үнэхээр одоо мэдээлэл олдцгүй бол зарим тохиолдолд татварлагч маань бас тодорхой зардал гаргаж энэ арилжааны баазаас тухайн одоо ижил төрлийн бараа ажил үйлчилгээ эрхэлдэг компаниудын мэдээллийг авч харьцуулах байдлаар бол үнэ тогтоож байгаа. Тэгэхээр тухайн харьцуулах гэж байгаа компани маань бол хэдэж байж болно. Өөрөө одоо татварлагч бол за би нэг 10 компани датабаз болсон, мэдээлэл олсон, үнийгээ бол хамгийн харьцуулж болох төвшөн гэж үзэж байгаа бол 10 байж болно. За 20 байж болно. За 100 ч байж болно. За энийгээ бол тухайн татварлагч маань өөрсдөө бол яг эцсийн байдлаар бол тодорхойлох юм. За яг бат найдвартай одоо нэг одоо дата нэг компани мэдээлэл байна. За ялангуяа дотоод харьцуулалт гэдэг зүйлийг хийж байгаа үед бол нэгэн одоо компани мэдээлэл бас үнэн зөв найдвартай байгаа тохиолдолд хэрийг ч удаа харьцуулах талаар сонгож тэгэхээр нөгөө яг ийм бие даасан талууд буюу огт хамааралгүй талуудын хооронд хийгдэж байгаа тэр одоо үнэн буюу ашигын төвшнүүдийг аваад өөрийнхөө үнэн буюу ашигын төвшөнтэй харьцуулаад тэгээд бодит үнд нийцж байгаа үггүй л тогтооно гэсэн үг. Тухайн одоо өөрийнхөө үнийг бусад одоо бие даасан талуудын үнэтэй л харьцуулнаа л гэсэн үг. Маш энгийнээр хэлэх юм бол. Үн шилжилтийн тайланг аж ахуй нэгжүүд ямар давтамжтай гаргаж байгаа вэ? Тэгээ энэ жилийн хувьд ер нь аж ахуй нэгжүүд маань анх удаага авч байх шиг байна. Өгч байх шиг байна тий. Тэгэхээр одоо тайлангийн хугацааг сонгосон байгаа. Энэ талаар бас мэдээлэл өгөөч. Үн шилжилтийн тайлангийн хувьд болохоор ер нь одоо юунд жилдээ нэг удаа жилийн эцсийн тайлантай хамтдаа өгөхөөр одоо хуулийн зохицуулагдсан байгаад үн шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайланг бол 2 сарын 10-ны дотор мөн дотоод үн шилжилтийн болон ерөнхий үн шилжилтийн тайланг мөн 2 сарын 10-ны дотор гаргахаар байна. За нөгөө улс бүрийнх тайлан гэдэг нь бол нөгөө группийн 1.7 их 80-аас дээш борлуулалтын орлоготой группийн толгой эдгээдийн хувьд бол группийн санхүүгийн жилийн одоо эцсийн хугацаанаас 12 сарын хугацаанд багтааж татврын албанд тайлангаа ирүүлэх үүрэгтэй байгаа. Энэ жил аж ахуй нэгжүүд маань анх удаа энэ үн шилжилтийн тайланг ерөнхийдөө өгч байгаа. Тэрнтэй холбоотойгоор татврын албанаас ямар мэдээлэл сурчлагаа хүргэж байгаа вэ? Ер нь би одоо нэг жижиг аж ахуй нэгжийн нэгтлэн байлаа гэж бодоход яг энэ үн шилжилтийн тайлангаа гаргах заавраа би хаанаас авч болохоор байгаа вэ? За энэ дээр ер нь үн шилжилтийн 4 төрлийн үн шилжилтийн тайлан болон энэ тайланд агуулгадах мэдээллүүд энэ тайлангийн маягт энэ тайланг нөхөх зааврын хамт бол татврын ерхий газрын даргын тушаалаар батлагдсан энэ маягтууд бол legal info байж байгаа манай юун дээр legal info дээр бол байж байгаа манай татврын албанаас гаргасан одоо нөгөө хууль тогтоомжийн эмхтгэл номонд байж байгаа мөн одоо сангийн сайдын 2019 оны 12 сарын 31-ний 308 дугаар тушаалаар батлагдсан
үн шилжилтийн хамгийн тохиромжтой аргыг сонгож хэрэглэх журам гэж гол үн шилжилтийн тохируулга хийх гол наривчлсан харилцааг зохицуулсан журам маань мөн Legal Info-д бас байршсан байж байгаа. Заавал татвар нийтээр дагаж мөрдөх хэрэг зүйн бичиг баримтаар батлагдаад байршсан байгаа. Та бүхэн эндээс олж үзэх боломжтой. Мөн татварын ерөнхий хуулийн 37, 38, 39, 40-р зөвлөлд бол ерөнхийдөө үн шилжилтийн бодит үнийн зарчмыг баримтлах, үн шилжилтийн тайлан гаргах, үн шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгож хэрэглэх гэсэн энэ үн шилжилттэй холбоотой татварын харилцаануудыг зохицуулсан байгаа. Татварын ерөнхий хууль болон аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 27 дугаар зөвлөлд бол улс бүрээр тайлагнах харилцааг нэлээд дэлгэрэнгүй зохицуулсан байгаа. Эдгээрээс гадна Монголын татварын албаны веб хуудсанд бол үн шилжилтийн тайлангуудыг хэрхэн бөглөх болон үн шилжилтийн тайланд агуулгадах мэдээллүүд тайлан гаргахад шаардлагатай видео бичлэгүүдийг байршуулсан байгаа. За ингээд та бүхэндээ баярлалаа. Мөнхтүүл дарга болон төгсрөл дарга нарт дахиж нэмэлтээр сая асуугдаагүй анхааруулах зүйлүүд үлдсэн бол та бүхэн бас хэлхийг хүсэж байна. За хэрвээ байхгүй бол өнөөдрийн уулзалтаа бүгдээ ингээд дуусгая. За би нэг юм хэлээ. За татварлагчид маань ер нь үн шилжилтийн таалан гэдэг ингэхээр бас нэлээд тийм өмнө бас яг энэ үг хэллэгээр нь хэрэгжилж байгаагүй нэлээд төвөгтэй. За тайлангийн маягтыг харахад бол нэлээд наривчлсан шинжилгээ мэдээллүүдийг агуулсан байна гэдээ ингэж бас жоохон цочирдож хүлээж авч байгаа ба. Гэхдээ энэ маань бол бүр шинэ ойлголт бол ерөөсөө биш ээ. Хуучин татварын албанаас бас хэрэгжүүлж явсан бодит үнийн зарчим, бодит үн тодорхойлох арга, за харилцан хамааралтай этгээдийн талаарх мэдээлэлээ өгдөг, үйлгээний мэдээлэлээ өгдөг гэсэн энэ тайлангийн маань л ер нь бол олон улсын стандартад нийцүүлсэн арай өргөн хүрээний мэдээлэл шинжилгээ хийгддэг ийм л болсон үйл явц шүү. Тэгэхээр шинэ ойлголт гэж үзсэн та бүхэн маань бас хэтэрхий битгий тэгж хүлээж аваарай. За тэгээ энэ талаарх суур онлайн мэдээлэл мэдлэгүүд бол интернетэд бол маш өргөн хүрээнд байж байгаа. За мөн татварын албанаас вебсайтн дээр байршуулсан татварын боловсрол хэсгийн татварын ном тохимол хэсэг дээр бидний таны болон татварын албаны барьж хэрэгжүүлэх дагаж хэрэгжүүлэх үн шилжилтийн талаарх удирдамж маань байж байгаа. Тэгэхээр тэр удирдамжийг уншиж танилцсан тохиолдолд бол танд бол нэлээд маш энэ олон төвхтэй юм шиг санагдаж байгаа энэ тайлангуудыг хэрхэн яаж бэлтгэх талаар иж бүрэн хэмжээний цогц мэдээллийг өгөх юм мэдээллийн бас их сурвалж буюу тохимол маань бол байгаа гэдгийг бас дахин хэлье. За ингээ юуны дөрөнд өнөөдөр үн шилжилтийн тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл ойлголтыг өгсөн дарга нартаа баярлалаа. Татвар төлөгчид үйлчлэх газраас яг тайлангийн маягтыг хэрхэн бөглөх талаар бас дахиад ийм подкастыг хийн та бүхнээ хүргэх болно. Тэрэн дээр бас татвар төлөгчид маань асуух асуулт яг илүү тодруулахыг хүссэн зүйлүүд байгаа бол энэхүү подкастын маань доор асуултуудаа үлдээгээрэй. Мөн өнөөдрийн ярьсантай холбоотой асуултууд байвал бас үлдээж болно. Тэгээд манай та бүхний үлдээсэн асуултуудад манай хоёр хэлтсийн дарга нар болон бусад байцаагчид хариулж өгөх хаа. За ингээд та бүхэндээ баярлалаа. Татварын хуулиа хэрэгжүүлж татрын тайлангаа хугацаанд гаргадаг та бүхэндээ баярлалаа. Нэмэлтээр нэг зүйл хэлэхэд энэ жил үн шилжилтийн тайлан 4 сарын 1 хүртэл хугацаагаар сунгасан байгаа. Тийм болохоор та бүхэн үн шилжилтийн тайлангаа хэрхэн гаргах, заавар, зөвлөгөө, ном тохимолтойгоо сайтар танилцаад тайлангаа гаргах тийм боломж бүрдсэн байгаа шүү. За баярлалаа.